А бэлэн болцсноо. Enjoy time үсчээ бүх залуучуудаа бүгдээрэнд баярлалаа. Ингээд манай энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд энэ удаагийн дугаарт яг одоо Монголын хөгжмийн зах зээлийн хамгийн сүүлийн generation гэж хэлж болох 200. Сайн байна уу? сайн уу? Сайн байна уу? Айлтар сайн уу? Урамтай сайн уу? Сайн Айдад байна. сайн. Тийм, сайн явж байгаа. Тэгээд ойр гэхдээ ерөнхийдөө шинэ юм ийгээгүй. Ерөнхийдөө амраад гадуур жоохон. Ер нь дуу бийхэ болцсон баг ойрт. Эхлээд зүгээр дуу хийдэг сонирхолтой хүн байжснаа. Тэгээд яг дуунууд нь ингээд дажиг болоод ирэнгүүт дуучин болцдог гэж бодсон чинь дуучин болсон чинь дуу хийх болчтой. Аа. Тэгээ мөнгө хийдэг юм болцсон байна уу? Тийм. Аа. Нэг амарч мөнгө гэдэг. Зүгээр мэдгүй. Ихтэй мэдгүй. Аа. Тэгээд жоо ойлгомжгүй л байна. Аа. Тийм. Магадгүй 290-ыг мэдгүй хүмүүс ээж болно. Тэгэх юм бол миний бодлоор Монголын яг хөгжмийн урлагийн зах зээлийн хамгийн сүүлийн generation гэж яригдж байгаа гэж бодож байна. Хамгийн сүүлд яг арай ингээ public хүмүүст хүрж байгаа generation чи байгаа. Чиний үе. Хамгийн тийм. Хамгийн яг бага нь гэвэл те 290 гэдэг юм залуу байгаа. Тэгээ та бүхэн YouTube руу ороод 290 search хийгээд гарч ирсэн дуунуудыг сонсоод үзээрэй. Магадгүй та бүхэн таалагдахгүй байх юм бол бас шинэ үеийн залуучууд иймэрхүү юм хийж байгаа. Энэ юм магадгүй таны хүүхдүүд ч юм уу те ирээдүйд сонсох юмны нэг нь байх гэж би бодож байгаа. Нэрнийхээ талаар. Нэр бол би анх бодохдоо болохоор Төгөө намайг төгөлтөр гэдэг. Тэгээд намайг найзууд маань Төгөө гэж дууддаг. Тэгэл зүгээр нэг өөрөөр биччихгээл нэг хүүхдүүд тэгдэс нэг өөрөөр символууд оруулж моруулаад. Тийм би тэгж байгаа л зүгээр тоо олгочих гээл. Тэгэл 2-9 ингээд жижигжээ 0 нь өв болол Төгөө болдог. Би анх тэгж яасан чинь тэгээ би бүр сүүлд цайныг 2-7 хоног моногийн өмнө ингээд 200 гэдэг тооны утгыг зүгээр Google дэж үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд үргэлж ингээд шинэ боломжууд ирж байгаа гэдэг тийм утгатай тоо юм билээ. Одоо яг артист болоод дуу паблик ингээд аплод хийсэн цаг хугацаа эзэнээс хойш байна. Анх дуунуудаа татчихсан юу өстэй тий. Тэгээ 17 оны 4 сар маруу. Чамд яг энэ дуу хийгээ явж байгаа үйл явц чинь таалагдж байна уу? Тийм таалагдж байгаа. Чамд ерөнхийдөө хийснээр чиний амьдралыг үзэх үзэл бодол ямар өөрчлөлт гарсан гэж боддог байна? Тэр бол бүр оронгоороо иргэсэн шүү дээ. Ер нь бол сайн тал руугаа. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд ер нь бол одоо дуу чинь миний амьдрал байгаа байхгүй яг одоогоор. Тэгээд тийм болохоор миний амьдралын бүхэл юмд нөлөөлж байгаа. Амьдралын хэм маяг. Би яг дуу гэдэг юм амьдралын хэм маягт оруулсан болохоор. Тэгээд хүмүүжж байгаа. Хүмүүжж байгаа гэж тий. Яг дуунаас гадна өөр юу хийж хүмүүжж байна? Дуунаас гадна өөр юу хийдэггүй. Юу хийж хүмүүжиж өөрийгөө төлөвшүүлж олон хүмүүстэй болгож хөгжүүлж байна. Олон хүмүүстэй уулзаал тэгэл би тэр хүмүүсээс би ерөнхийдөө ингэ жижиг юм харцдаг тэндээс ер нь ургуулаа бодчихдог байхгүй юу. Тийм тэгэл хүмүүсээс авахын аваад хаях нь хаяал өөртөө наахын нагаал. Тэгээд ойрд нэг бас арай гайгүй олон хүмүүстэй уулздаг болж байгаа юм хөөдөл. Тийм болохоор тэгээс арай бас нэг тийм юм бүтээсэн гэх юм уу? Юу гэх юм бэ? Юм хийцэн хүмүүстэй уулзч муулзаал тэгэл дандаа л нэг тийм зүгээр л нэг тийм ханг аут тэгэл тийм юм биш болоод харин тийм дандаа тийм жоохон бизнес уулзалт тал руугаа тий. Тэгэнгүүт одоо ингээд өгөөжтэй бенефит тал руугаа уулзах гэж юм гэсэн үг. Тийм. Тэгэнгүүт би ингээд аль болох тэр хүнээс юу авах вэ тий, юу шеэрлэх вэ гэл тий. Тэгж хүмүүжээлээ бичэн да. Хамгийн анхных нь одоо жишээлбэл хүмүүс илүү их хурсан дуу чинь ямар дуу байсан бэ? Улаанбаатар гонигтай гэж түрүүжлийн үдид цацчихсан дуу байдаг. Тийм чи яг анх ингээд дуу хийж гиснээсээ хойш зөндөө дуунууд YouTube-д аплод хийгээл, SoundCloud аплод хийгээл. Яг хэдэн мянган views ингээд хурсны дараа энэ дуу миний нэлээд их хүмүүс түрлээдэ гэж бодсон байна. 200 мянга. Тэгээ 200 мянга хүрэхэд
За одоос гайгүй хүмүүс мэддэг болж байгаа юм үзээд байгаа юм байна да гэж бодсон. Хамгийн их вьюстэй дууч. Одоогийн байдлаар. Мэддэггүй. Гэтэл нэг сая гарантай л байгаа л хөөтэй. Би мэддэггүй ямар ч сан Хөнгөнийг даа. бараг би маяг самархаа. Тийм үү. Тэг хөнгөнөөс илүү байдаг хаа. Тийм. Чиний яг дуу хийж байгаа процесс чи илүү чи өөрөө ийм хиймээр байна гэж хэлвүү эсвэл хүмүүс чамруу 200-ыг нэг ийм дуу байна хийх үү гэж ярьдаг. Чи эсвэл Аль нь аль нь гэхдээ аль нэг нь чи илүү дамгаалдаг байна. ер нь мэдээж эхнийх нь обш юу л эхнийх нь нэг өөрөө өстэй тийм мэдээж өөрөө тийм эхнийх нь. Чиний харцан өнцөгч нь ямар дуу хийвэл ямар мэдрэмжийг хүргвэл шинэлэг гой байна гэж бодож байгаа юм. Хүн болгоны харах өнцөг мэдээж өөрчлөлттэй. Тийм, Яг л би яг л миний харах өнцөг яг ямар гэдгийг бас үгээр тайлбарлах хэцүү хаа. Тэрийг яг миний дууг сонсч ижил мэдэх байх. Яг тийм. Чиний яг хийж байгаа хөгжмийн урсгал чинь тийм type-ны тийм жанр ч юм уу тийм байгаа юу эсвэл Яг л би бол ихтэй яг хөгжим хийгээгүй л дээ. Би нэг хийж чаддаг болохоор тэгээ чиний нэг хийж одоо миний байгаа дуу гэсэн үг шүү дээ. Чиний ямар тэн дээр хэлж байгаа миний үг тэгээ аялгуунууд гэх юм бол тийм ямар нэг жанрт баригддаггүй л дээ би. Тэгтээ тэгэл би яг болж өгвөл бүхэл төрлийн дуу гаргахыг хүсдэг байхгүй юу. Тийм. Тэгэл энэ чиний нэг тухай хөгж аяыг яаж мэдэрч байгаа те чам ямар мэдрэмж ирж байгаа тэргээ чи өөрөө гаргаж байгаа гэсэн үг те. Тэрнээс яг энэ хипхоп ч юм уу трап ч юм эсвэл энэ жоохон jazz тал руу ч юм тийм байхгүй. би арай тэрнлүүгээ гэхдээ ерөнхийдөө артистууд тийшээ тийм болох хэвээр юм шиг байна лээ. Би болохоор арай тэгж өөрийгөө олоогүй байгаа гэж өөртөө дүгнэлт хийж байгаа. Тэгээд одоо жишээлбэл ингээд гадаадын том рэпрүүд бүр ингээд ямар ч аяа орж ирсэг нэг өөрийнхөө флоур өгүүлж мөглөө болцдог шүү дээ. Тийм би бол тэгэхгүй яг тэр урсгалын юм хийхийг илүү боддог байгаа одоохондоо. Миний бодлоор гоё яг одоо зөндөө юм хийж үзэж байгаа те. Тэр нундаасаа гоё яг юм часисэн гоё тийм нэг тийм одоо ер нь бол нэг тийм vibe болсон шүү дээ дуу гэдэг бол те нэг ингээд баарн ч юм уу хаа нэг фестивал дээр ингээд сонсохдоо хүмүүс тэр хүний тэр нэг юу хэлж байгаа нь сонингоос илүүтэйгээр тэр дуу ямар шүү гоё мэдрэмж vibe-ийг өгч нэг тийм айгуу сонир болсон юм шиг та санагддаг те. Нэг тийм хөгжим юм те. Тэн дээрээ хөгжим өндөрч байгаа vibe. Тэгээд тийм гоё бас vibe-уудыг Одоо чамайг бас гаргаасаа байлээ гэж би бодчихээ. Гаргана байх гэж найдаж जैन. Тэгээд аяа ингээ над дээр ирээд тэгээд би тэр аян дээр хоолойгоо бичдэг ингээ микрофон руу гаргаж байгаа сэтгэл хөдлөл буцаад тэр хүмүүст очиод тэгээд амдаар тоглоход тэр хүмүүс миний гаргасан сэтгэл хөдлөлийг надад буцааж байгаа. Тийм. Тэгээд ер нь rhyme ч юм уу үгээ бичиж гэнэ үү аль эсвэл зүгээр л аяа сонсонгуудаа шууд дээр нь ингээд мэдэрсэн юм аа ингээд болж гэнэ үү? Оо янз. Би ерөнхийдөө харин зихнээсээ яг тийм янз янзаар үздэг. Анх бол яг аяа сонсоод үгээ бичдэг байж байгаа. Тэгснээ дараа нь болохоор нэг гоё мөр орж ирэнгүү тэндээсээ задарж явдаг болоо. Тэгээ одоо бол 9 жаргал. Стресс тэрэ ингээд жоохон цүү өдөр өдрөөсөө нэг тийм байжгаад ингээ хийнгүүт нэг гоё мэдрэмж авдаг юм чинь. Дуу хийх, би алхах болсон амар дуртай. Ээжтэй ярих. Ямар гоё Америк хүмүүсийн нэг сонсон бол so sweet. Тэгээс ямар гоё sweet юм ярьд юм бэ? Ээжтэйгээ ярих гэдэг. Тийм, жигнэсээ. Одоо тэгээд эн чинь ингээ ойртол гэдэг болчихлоо. Тий, одоо ингээд үзэж байгаа хүмүүс бол зарим нь ээж мэжтэйгээ ярих амар утсан байгаа шүү дээ. Тий. Ярилцж явах хэрэгтэй юм байлээ. Би тэгээд сүүлд л ярилцдаг болсон. Тэгэхгүй миний хувьд хэм бол ингээд хаяад ингээ хийх юмгүй байх та ээж дээр очим очоод ингээд юм ярьж байгаа бол айгүй гоё мэдрэмжтэй. Тэрнээс ингээд баян ингээд их ярилцаал нэг тийм өдөр тутмын менюнд байдаг шүү дээ. Ярилцсан гэдэг юм те. Би нэг угаасаа амар оройд зардаг байхгүй. Угаасаа бидний уягч бүгд л оройд байгаа л гэдэг. Тэгэл ууцхгүй явсаар агаад бид нар бүгдээрээ гэр бүлийнхэнтэйгээ цаг өнгөрүүлэхэ болцсон байна. Тийм болохоор гэр бүлийнхэнтэйгээ ярилцж байгаарай. Тэд нэр чамд хамгийн хайртай хүмүүс байгаа учраас чамтай хамгийн гоё зүйлийг ярина. Үнэн зүйлийг хэлнэ гэх юм. Би яг гоё дүгнэлт ярьж байна. Эсвэл өгүүлбэрээ дуусгах чадахгүй юм байна. Магадгүй энэ яг эхнээс нь үзээд яг энийг хүртэл үзэх юм бол энэ бичлэгнүүд араас комент үлдээгээрэй гэж бодож байна. Сайнаар ч амуунаар ч бүгдээрээ комент үлдээгээрэй. Гэхдээ муулмаар ингээд санагдж байгаа хүмүүс байх юм бол тэр хүмүүст би зүгээр хандаад хувьяасаа штэ би зүгээр миний бүзэл бол буруу ч магадгүй те. Буруу ойлгох шигээрээ. Тэгээд
Энэ залуу болохоор яг одоогийн Монголын яг хөгжмийн generation яг хамгийн сүүлийн үеийнхэн гэсэн ингээд өөрийн гэсэн сонсогчтой болсон таны хүүхд ч юм уу те таны найзын хүүхд таны одоо жишээлбэл авгын хүүхдтэй нагцын хүүхдүүд ч юм бүгд энэ залуугийн дуугаар сонсож байгаа гэж бодож байна. Тэгээ ирээдүйд бас Монголын хөгжмийн чиглэлийг бас өөрчлөн авах гэж бодож байгаа ийм залуу байгаа. Тэгээд энэ хүний талаар энэ контентын талаар та бүхэн бас сайн муу ямар ч хамаагүй комментиг бас үлдээгээрэй гэж би бодож байна. Тийм, ерөнхийдөө бол ямар ч насны хүмүүс коммент биччихсэн бай. Иргэн тойрныхан чинь ах дүүнер чинь хүүхэд чинь надаа багаар хүмүүжж байгаа. Бас удахгүй бүр илүү хүмүүж. Тэгээд 290-ийн яг цааш хийхээр төлөвлөж байгаа ч юм уу эсвэл энэ сар дараагийн сар тэрний дараагийн сар чамааг сонсдог хүмүүстэй дуулах мэдээ юу вэ? Ирэх нэг сарын дотор намайг мэдж байгаа хүмүүст хэлэхэд миний 3 сараас хойш ярьсан цамаг гарна. Энэ анхны цамаг эсвэл тийм том хэмжээнийх гэвэл би гол нь нэгийг 3-ыг татчих. бүр нэг дор 3 тий 3 цамаг. Тэгээд 3 өөр төрлөөр үзэх гэх юм уу? Өөр vibe-тэй. Тэгээд дотроо дахиад дуунуудынх нь vibe-ыг дахиад салж байна. Мэдгүй ямар ч гоё зүйл хүлээж байгаа. Энэ дуунуудыг хийгээд хүмүүст хүргэж байгаа мэдрэмж чинь юу байдаг вэ? Ийм аваасаа гэдэг нэг тийм миний харж байгаа өнцгөр артистууд юу байх хэрэгтэй вэ гэхлээр нэг тийм inspiration байх хэрэгтэй шүү дээ. Энэ хүмүүсийг сонсснороо амьдралын илүү гоё зүтгэдэг, энэ хүмүүсийг сонсснороо гоё ингээд хүмүүждэг те. Эсвэл амьдрал нь утгагүй амиа хорлох гэсэн хүмүүс байх юм бол энэ хүмүүсийг сонсснороо амьдрах ихтэй болдог ч юм уу. Энэ 3 цомгоор бол би ямар ч хүмүүсийг галзууруулмаар. Ингээд энэ юу болоод байгаа юм бэ гэдэг тийм нэг мэдрэмж өгмөр байна. Бас гониглуулна. Бас тийм ингээд бүр ингээд нэг тийм хайр гарыг дээр ирсэн шиг тийм мэдрэмж өгмөр. Бүр ингээд сайлыгээд сайн юм олж чадахгүй матахгүй тийм угаасаа ойлгохгүй тиймэрхүү юм. Тэгээ 290-ээс бас нэг эдгээр өнгө асуултыг бас асуухаа бэлдсэн байгаа. Хамгийн гоё мэдрэмж төрүүлдэг орчин чинь юу вэ чинь? Тийм амар замбрааг орчин. Одоо байгаагийн орлого чинь тэдээс тэдэн хооронд хэлбэл хэдэн төгрөг байгаа л оюутан хүний орлогыг сонсё л та тий. Өнөөдөр монголчууд зөндөө олон оюутан сонсож байгаа шүү дээ. Би тэгээд хүн туслах дуртай хүн. Тэгээд орлого асууж байгаа чинь хүн туслах дуртай. Би тэгээд хүн туслах дуртай. Тэгээд бүгдэнд нь хайртай. Би тэгээд олон хүний хайртай дүү болохоор би нэг олддог юм уу? Тэнд нэг үсрээл сарда нэг 2-ыг л олддог. Максимум. Тийм макс. Үсрээл 2. Тэгээд чи яг ингээд өөрөө чинь бодож байгаагаар хэдэн төгрөгийн орлого олчих юм бол яг ингээ гоё амьдрах болох юм байна да гэж бодож байна. 10-ыг олдог болчихвол хэвээр ч юм уу? Тачгүй. Тийм. 10-ыг олдог болчихвол. Байнга сонсдог чи inspiration авдаг артист та. Ойр 2-ыг. Тий. За ойрд болохоор би Янглын хуучин цамгуудыг сонсож байгаа. Omega Sapien гэдэг. Тийм тэрийг сонсож байгаа. Тэрнээс цамг гарсан. Ойрд бол тэрээр сонсож байна. 290-ийн хамгийн үнэтэй хэрэглэл нь юу вэ? Миний компьютер юм болоо. Миний компьютер нэг хүнтэй шээ 2 сая. Одоо дансанд байгаа мөнгнөөсөө 10 дахин их мөнгөтэй бол чи юу хийх хүсэж байна? Нэмэгдэхгүй юм шүү дээ. Нэмэгдэхгүй юм шүү дээ. 10 төгрөг мөнгө болох байна. Миний дансанд одоо 1 төгрөг мөнгө болох. Тийм. Би одоохондоо ямар ч мөнгөгүй байна. Арга туртай өөрийгөө хөгжүүлэхийн төлөө ордог чинь тийм 3 сайтаа нэрлэл ямар сайт руу ордог вэ? Pinterest, Google гэх шиг. За. Тэгснэ Wikipedia гэх шиг. За окей, өнөөдөр миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Оюутан насныхаа алтан цаг хугацаанаас хумслан байж ирсэн. 290-д маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн манай Enjoy Time-ийг ивент тэгж байгаа. Enjoy гэдэг нэг үйлчлэг байгаа G-Mobile-ийн. Тэгээд энэ үйлчлэгээ бэлэг болгож өгч байна. Баярлалаа. Ондоо оператор барьдаг бол тэр операторын хажуугаар интернет симийг нь ашиглаад G-Mobile-ийг хэрэглэх боломжтой байгаа. Тэгээд тэр G-Mobile-ийн үйлчлэгээ хэзээ ч даатанд дуусахгүй тийм үйлчлэгээр санал болгож байгаа. Тэгээд
хүсэх юм бол хэрэгжилж болно. Тэгээ маш их баярлалаа. Тэгээ цаашдынх нь ажилд нь уран бүтээлд нь бүгдээрээ дунд амжилт хүсье. Тэгээд гой дуунуудаар чамайг сонсдог болон сонсдог хүмүүсийг уяарах гэж бодож байна. Уяарах ч юм уу эсвэл гоё юм мэдрэмж өгөөд юм гоё хайп байлгах гэж бодож байна. Баярлалаа. Тэгнэ. Окей, ингээд өнөөдрийн манай Enjoy Time-ийн дугаар өндөрлж байна. Тэгээд бүгдээрээ дүн баярлалаа. Тэгээд энэ цаг хугацааг маргааш их гоё enjoy өнгөрүүлээрэ бүгдээрээ баярлалаа. Enjoy Time. Яа, ямар өндөр юм бэ 200. Юу идэж угаар юм өндөр болчихсон. За Имлэг тавьсан чинь өндөр болчихсон. баярлалаа. Баярлалаа.